Өндөр суугт автоморил бий бодлогочлогчийн хот бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондор суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 хостелгоны Одмонд радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд шинэ машин гурайтай Сайн Моторс болон Univision-тэй хамтдаа жаргалтай Univision ивент итгэж байна. За, өдрөө мэнд батах. Өдрөө мэнд. За, Harley Davidson чинь мотоцикл юм шүү. Мотоцикл. Миний харагдахтай мотоцикл те. Яг өнөөдрийн сэдв яг энэ олон нөгөө бизнесийн ном сурах хүчгүүд дээр танилцуулдаг гоё кейс байхгүй юу? Тэр утгаараа бас гоё ярмаар санагдаад тэгээд биднес одоо нөгөө яг бизнесийн хэлгээр value proposition гэдэг байгаа. Нөгөө яг үн цэн нь яг юу юм бэ гэж те. Бизнес гэдэг чинь өөрөө болохоор үн цэн зараад байгаа. Тэрний хэлбэржилт нь мотоцикл байх, эсвэл одоо энэ чоноо хармаг байхтай цаана яг хүнд ямар үн цэн өгöd байгаа. Буюу ямар value өгöd байгаа л гэсэн утгатай. Тэгэхээр тэрний хэлбэржилт нь тэр мотоцикл болж бууж ийна л гэж байгаа. За энийг хоёул дэлгэрэнгүй ярихлаар гэж гоё ойлгохоор л тайлбарлахыг энэ удаагийн нэвтрүүлгээр хичээлээ. За William Harley, Arthur Davidson гэж хоёр залуугийн түүх байхгүй юу? Энийг одоо энэ брендийг бий болгосон. Тэгээ энэ Harley Davidson гэдэг нөгөө энэ хоёрын нэрээр нэрлэгдсэн. За энийг мэдээж нөгөө мотоцикл гэсэн утгаас нь бол хэдүүлээ гоё түүхэн хөгжлүүд ярий. Тэгэхээр түүхэн мотоцикл хэрхэн бий болж байгаа гэхэлэр ундаг дугуйл мотоцикл бол таарсан байгаа шүү дээ. Тэгээ мотоциклтай мотортой дугуй. Тэгэхээр ундаг дугуй яалтчгүй түүхэн орж ирж байгаа. 1860-аад онд одоо нөгөө Францын Парис дахь нэг дархан Пьер Мишо гэж хүн анхны нөгөө велосипед гэдэг нэрлэгддэг дөрөөтэй ундаг дугуй үйлдвэрлэх анхны компани байсан болжээ. Тийм үү? Тийм анхны 60 онд 1860 онд. 1800. Тэгээд энэ дээр болохоор 1867 онд саяны Пьер Мишогийн хүү Эрнест Мишо анхны уураар ажилдаг дугуй уурын мотортой тий steam engine гэдэг чинь тий уурын моторт дугуй хийх гэж оролдоод 1867 онд ч аавынхаа дугуй бүтээснээс 7 жилийн дараа энэ нөгөө нэг бит хоёроо ярьжсэн уурын хөдөлгүүр гарч явах үе байхгүй юу. Тэгээд нэг шин тутам гарч ирсэн юм аа хүмүүс чинь нэг юмтай наах гэж оролдож байгаа шүү дээ. Тэгээ ингэж буюу анхны мотоцикл гэдэг үг эндээс гарсан байгаа. 1867 онд моторт нөгөө дугуйч мотортой болчлаа гэсэн утгыг анх илэрхийлснээр анхны моторт дугуй үүссэн юм түүх байт юм байна. За энэс хойш нэг жилийн дараа Францын инженер Лю Гром гэж Пьера гэж нөхөр патентжуулж байгаа юм байна. Мотоцикл одоо анхны патент авсан гэсэн үг. Дараа нь 1881 онд Аризонагийн Феникс дахь нэг нөхөр 12 миль хурдтай тэг өөрөө жолоодох боломжтой жижиг уурын тийм мотоцикл анх бодтоор бүтээсэн юм байна. Нөгөөдөл нэг онл монлоо патентжуулаад явж байгаа шүү дээ. Тэгвэл дараад нь дахиад түүнээс 6 жилийн дараа 1887 онд анхны яг үйлдвэрлэлд орсон мотоцикл 1887 онд бүтсэн юм байна. Тэн ууран. Одоо тий. Энэ нь болохоор үндэ яг одоо биднүүсийн боддог 2 дугуйтай биш шүү. 3 дугуйт мотоциклыг анх. Хажуудаа шахатай юу тий. Шахатай. За яг зургийг би хараагүй. За энэ түүхэн дээр ийм болсон юм байна. Он дараалалаар. Ингээд анхны мотоцикл тэгж үүссэн бол одоо биднээс ярих гэж байгаа Harley Davidson-ы түүх нь 1903 оноос эхэлж байгаа. Тийм шүү дээ юм уу тий. Тэгэхээр ерөөсөө нэг 13 жилийн дараа 16 жилийн дараа л одоо нэг энэ алдарт Harley Davidson үүсчихсэн ба шүү дээ. Мотоцикл гэж өөрөө хөндөрлөлтөнд анх үүснээс ердөөсөө 13 жилийн дараа гэсэн үг. 16 жилийн дараа гэсэн үг. За Америкийн Midwest-ийн Milwaukee гэж хотод нэг жижигхэн модон байшингийн хажууд галтгооны ширээ байна гэж төсөөлтэй. За нэг юм гараж рах уу. За тэнд хоёр William Harley, Arthur Davidson-аар анхны харин мотор нь нөгөө муурын биш 4 шаталтад тий мотортой Harley Davidson мотор зурж тэр хоёр зурж эхэлж байгаа. Биднээс энийг ямар айтаахан жижигхэн мотортой байлгах вэ гэдэг зургийг энэ хоёр анх зурж эхэлж байгаа. Дөнгөж эхэлнэ. Энийг тийм учраас зурж эхэлсэн учраас 1903 он гэж хэлж байгаа.
Тэрнээс үйлдвэрлэлөө бол нэлээд хойно орж ирж байгаа шүү. Тийм байна. За ингээд тэр үед болохоор хүмүүс одоо нөгөө эн чинь яг нөгөө нэг дэлхийн 1-р даймын үе шүү дээ тий. Тэгээд чинь 3 онд үстэй. 1903. Тийм. Жох ирт юм шиг. Жох арай ирт. Ер нь орчмоор тийм. Ягаад гэвэл энэ хоёр чинь зөв зурж эхэлсэн 1903 болохоос биш. Яг нөгөө дайм байлд 1-р даймаа эхлэх үед одоо мотоциклын гар төрж байгаа гэсэн утгатай холбож ярьж байгаа шүү тий. За энэ үед болохоор нөгөө манай хоёр нөхрийн хийсэн зүйл юу вэ гэвэл одоо бид ч гэсэн тийм биз дээ. Дуугаар ингээд хичнээн хоол явах байлээ дээ тий. Гой биеийн амар цаан. Гэхдээ яг дайм байлдааны үе тэр хэцүү үед болохоор аль болох хоёр дугуйтаар хол явах гэдэг юм бол яг Америкийг ингэж гоё байлдан дагуулсан анхны санаа тэр юм байгаа. Амжилтанд хүрсэн санаа. Ингээд 1-р хэсэг нь дайм ба дугуй гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо бүр юу яачна. Энэ 1-р дайны үед болон 2-р дайны үед ер нь гэхдээ аль бизнес ганцхан Harley Davidson гэгүй хоёлоо зөндөө төвч ярьсан энэ дайнууд нэг бол муу юм авчирдаг гэхдээ муу юм ч нөгөө талдаа сайн гихчээр технологи асар хөгждөг бизнесүүд тэндээс ястай амжилттай томордог зөндөө тохиолдол байгаа тий биднээс дайныг сайн болохоос илүү тэгээд яг бизнесийн цаг үеийг ярьж байгаа учраас ярьдагаараа л ярив. За ингээд тийм үе гарч ирж ирсэн. Дараад нь болохоор ямар үе гарсан гэхлээрэ нөгөө эдийн засгийн уналтын үе гэж гарч ирсэн хэцүү. Тэ одоо нөгөө өрсөлдөөд одоо нөгөө дунд үед чинь Японы асар гоё хямдхан мотоциклууд гараад ирж байгаа шүү дээ. Яг мотоцикл гэдэг утгаараа ямар ч өрсөлдөх боломжгүй болоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Нөгөө хямд үнэтэй бараа, илүү бараг хурдан тэ илүү дуу чимээ баг, ядрал баг маг гэдэг ингээд айгүй олон давуу талуудыг гаргаад ирж байгаа. За дараагийнх нь үе нь яасан бэ гэхлээрэ бусаад одоо бүр ингээд тэгэд дампуурж агаад өөр компанид худалдагдаад тэ гэсэн үе явж байгаа. Дараа нь хөрх энэ хоёрын чинь хүүхэд нь буцаж аав ээж байгаа нөгөө удмынхаа компаниг буцаж авсан ийм үе гэж явж байгаа. Ингээд сүүлд нь болохоор тэгж авчаад яасан бэ гэхээр одоо бидний мэдих одоо 1980 оны үед бидний мэдих Harley Davidson чинь бүр одоо брэнд болж ирсэн ийм түүх юм байна. Тэгээд мэдээ сүүлийн үед нь жоохон унаад байгаа. За ийм давлгаа явахыг ерөнхийд нь ярьцгаая. За энийг ярихын тулд нөгөө бодлогоо эхлэе яриа. Дараа нь эдийн засгийн хувьд тэгээ энэ амжилтууд нь одоо санхүүгийн хувьд амжилттай байсан юм уу яасан гэдгийг дараа 3 дахь бүлэгтээ ярьчих тий. За ер нь бол энэ брэндүүд аливаа амжилттай бизнесүүд үнэхээр нөгөө маркетингийн бодлого нь маш сайн байдаг. Гэхдээ энэ дөр тодруулах нөгөө нюанс хоёл ярьдаг дээрээ жишээгээр ярихад маркетинг гэхэлэр зөвхөн зар сурталчилгаа биш юм аа. Тэ. Төрөүний эхэндээ энэ юуны өмнө нэвтрүүлгийнхаа өмнө ярьсан тэр үн цэн буюу value-г хэрхэн хүмүүст зөвөр ойлгуулж одоо нөгөө public relationship гэдэг байгаа шүү дээ PR. Бусдад тэр нийтэд буюу зах зээлдээ хэрхэн холбогдох вэ гэдэг тухай яриад байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхээр эндээс дурдаад явбал брендing хүчрхэг бэлэгдэл тэрний үний бэлэгдэл юм гэхэлэр чөлөөт сэтгэлгээ ба эрх чөлөө гэдэг логик явж байгаа дотор нь. За энэ нь яах вэ гэхлээр эрх чөлөө гэдэг нь одоо юу гэдгийг ямар нэгэн унаа уншгуугаасаа болоод хүн тэр том дэлгэмэл нөгөө Америк улсад явах хэрэгцээ байгаа. Тэгээ одоо ер нь төсөөлбөл одоо ингээд хотоос хот хооронд ингээд нөгөө нэг мотоциклын клуб ингээд явдаг шүү дээ. Тэгэхэд юу унтсан байдаг вэ те? За энэ чинь юу тэр үед л байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө биднээс бүр ингээд хязгааргүй явъя. Бензин ахиухантай бай, хол явхад ядрахгүй бай энэ гэдэг чинь одоо энд орж байгаа гэсэн хүн зэн. Хүн сонсоод эхний үгийг сонсохлоор нэг лооз юм шиг боловч яг цаана энэ лоозон биш бүр амьдрал дээр нь шингээж өгч байгааз Harley Davidson дандаа онцлогууд нь тэгж ярих гэж байгаа. Дараа нь яг саяных шиг нэгэнт ингэдэм бол энийг хүсэгчдийн хэрэглэгчдийн клуб гэж байгаа. Бүгд Harley хүсчдэг те. Үгүй унцдаг те. Тэгээ бүгд дар гал ингээд явхлаар бүр тийм ингээд хин ч гэсэн хүсэмжит байдаг шүү дээ те. Нэг л мотоцикл уныг гингүүт нэг л Harley-тай нөхөр санагддаг үстэй. За дараагийнх нь энэ одоо experience based marketing гэдэг байгаа. Мотоцикл худалдахаасаа илүү одоо нэг асуултанд хариулъя. Мотоцикл худалдахаасаа илүү амьдралын хэв маяг адал явдлыг худалдаад байгаа маа. За одоо мэдээж түрүүний нэг хоёр дахь гарсан одоо эднээс бүгд хоорондоо уялдаатай байхгүй. Тэнд нэг юм хийгээ энд нэг юм хийгээд байгаа биш. Энэ маркетингийн бодлогод бүгд уялдаатай нэг юм руу чиглээд байгаа шүү. Нөгөө үн цэн рүү. За говьдох нь яасан гэхээр одоо нөгөө баг үүссэн шүү дээ. Хэрэглэгчдийн баг үүссэн.
Энэ хүмүүс зүгээр л одоо хотоор дарга яваад байвал ер нь бидэнд ч төвхтэй өөртөө ч сонирхолгүй үстэй те. Тэгэхээр хотоос хот нөгөө гой газрууд ч аялж байгаа байхгүй юу? Аялах юм зохион байгуулж байгаа. Тэг. За тэгэхээр чи нөгөө юу яана үстэй. Нөгөө адал явдал чи үүсдэг юм байгаа үстэй те. Хүний үн цэн нөгөө хүмүүс ч хөдөө явахлаараа дурсамж үлдэнэ гэх чир. За энэ дурсамж үлдсэн тэр гой амьдралынхын дурсамжуудыг хинтээ хамт өнгөрөөсөн бэ гихтэд нь бид байсан юм шүү гэдэг энэ үрээл азан явж байгаа. За тэгэнгүүт за тэр хүмүүс л яваад байх юм уу? Унх дунж үзээгөө биднээс яах юм? Тэгэхээр нөгөө тест райд гэдэг юмыг анх хэдий зохион байгуулсан байгаа. Унаад үз, яваад үз, эдлээд үз. Таалагдвал ав. Талдахгүй болчих гэж байгаа байхгүй. Эднийг анх санаачилсан юм. Тий. Ер нь яг хөө анх нэгдүгüрт нь яг он сарын дараалалаар би төрүүлж гэдэг маргаан олдоогүй. Гэхдээ эднийх анх санаачилсан гэж эдний мэдээлэлтэр байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө аяллаа клуб, ивент те ийм хэрэглэгчийн ийм тест райд гэдэг юмыг зохион байгуулж байгаа юм байна. Энд чинь аль 100 жилийн өмнөх юм байдаг шүү те. За ингээд явхлаар эндээс за одоо ингээд тест райд нь одоо би ингээд дуртай байлаа л да. Тэгээ найзаагаа дагуул тийм үү гэр бүлийнхнийгаа дагуулад очлоо. Хүүхэд мөхдөг эхнэрхтэйгээ унах бол юу л байв гэж болохгүй шүү дээ. Тест драйв дээр чинь тэгж нэг чадахгүй байх. Тэгвэл тэр хүмүүст нь зориулаад одоо нөгөө лаг юм савхин Harley гэдэг гүртэг. Тэгээд нөгөө Harley Davidson-ийн нөгөө баах юм нөгөө жижигэн сувенирүүд өгдөг шүү дээ. За эднүүсийг тэрэнд нь борлуулж байгаа. Нөгөө хүмүүс яасан бэ гэхээр нэг өсвөр насны юм уу жоохон жаал байлаа шүү дээ. Harley Davidson мотоцикл авсан. Энэ хүүхдүүд нөгөө найз нартаа би ийм аялалд явсан штэ гэж ярьж байгаа байхгүй юу. Одоо бол гэхдээ энэ зөндөө төгөмөл л дээ. Энэ 100 жилийн өмнө ийм үйл явдал чи өөрөө бүр ингээд сенсацтай байхгүй тий. Тийм байна. Тэгэхээр яасан ингээд. За тэгээд тэр хүүхдийг харсан хүн нэг тийм атархал үлддэм юм л да дотор нь. Тий. Тэгээд тэр атархал 20 жилийн дараа Harley Davidson-ы кастомер болох үндэснэ гэж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр за дараагийнх нь болохоор энэ юу яаж байгаа. Хамгийн одоо баг өөр юм газар баг байдаггүй. Harley Davidson худалдаж авсан хүндээ өөрт нь тохируулж кастомайз хийх эрх нь болгод юм байна. Зүг. Энд чинь нөгөө масс машин шиг Excel гэдэг шиг гал те Тэхгүй. Ингээд үйлдвэрлээд тэгээд одоо энх батад яг юу хүсэж байгааг нь кастомайз хийж өгдөг. Тохируулж одоо тэгэхээр яг түүнд зориулж үйлдвэрлэх гэсэн үг тий. Тэгээ бүр тэрийг нь болохоор зүгээр юу хүсэж байгаа гар нь юм баймаар байна гэнгүүт бас тэгэхгүй. Бүр өөртөө бүр мэрэгжлийн төвшөнд зан характертай нь уйж бүр зөвлөгөө өгж танд яг ийм л юм болно гэдгийг одоо тэр кастомайзда хийхдээ зөвлөдөг юм байна. Тийм. За тэгэнгүүт одоо энэ дэр амар бас лаг ноц явна заа юу. Тэрний юу гэхээр чи Harley Davidson гэдэг мотоцикл худалдаж аваад байгаа биш юм байна. Чи энийг аваад байгаа биш. Harley Davidson гэдэг брэнд чамаг авч байгаа гэж ойлголт юм билээ. Чи манай брэндэд ууслаа гэж томьёолт юм л да. Наа чи ямар гоё философи. Айгуу гоё философи яваад байгаа зү. Тийм учраас бүр ингээм ам захтаад байгаа байхгүй бүр энийг ярих гол юм. Зараат нь эднүс түүхэн өв соёлоо байнга шингээж явд юм байна. Одоо юу гэдгийг цаг үетэйг уг нь хөл нийлүүлж алах хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл эднийх эсрэгээр тэр түүхээ ингээ авч үлдээд идэг. За одоо нөгөө яг энэгээр бол би уншиж байхдаа юу гэж бодсон гэхэлэр нэрэн одоо нэг морь ундаг монгол хүн байхгүй л да одоо морь унж ажилд явдаг хүн тий. Одоо яг хотод бол яг оногт бол байгаа. Гэхдээ нийт тренд нь бол одоо хотод морь унаад явахгүй шүү дээ. Гэтэл эдний болохоор аль болох тэр юугаа ингэж сэргээдэг буюу Монгол дээр бол одоо яаж игээ өөртөө морь унж явахгүйс наадмаа хийгээд байгаатай адилхан тэрийг харахад огшдогтой адилхан түүхэн хөгсчүүтж байна уу Harley-тэй холбогдсон Harley Davidson-тэй холбогдсон бүх хүнд яг 20 жилийн өмнө өөрийнх нь залуудаа өмсөж исэн ч юм уу те тэр нөгөө савхин хүрм одоо тэр нөгөө савхин өмд за тэгээд нөгөө энэ мотоцикл нь 20 жилийн дараа өөрийн өвгөн бодоод тавиг тусалсан байсан ч гэсэн хажууд нь яг тэр дууг нь гаргаад явхад түүхэн нөгөө цаг хугацаагаар ухардаг гэж үздэг юм байна л да. За тэгээд эднийх болохоор түүхэн өвөө нөгөө бүтээгдэхүүндээ үлдээдэг, барьж үлддэг. Өнөөдөр гинт одоо биднүүсийн төсөөлж исэн Harley одоо учиргүй гинт суран шиг болчихгүй байгаа зү тий. Гэхдээ одоо болчиход байгаа шүү баг. За тэрийг ярих гаг бас бол тал байна. Гэхдээ ерөнхийдөө бол нэг Benz нэг загвараа өөрчлөхүн гэдэг шиг энэ том брэндүүд чи ер нь тэр өвөө хадгалаад байгаа байхгүй юу? Тэр өөрийн үн цэн гэсэн. Үн цэнээ хадгалаад байгаа. Өөрчлөгчвөл дахиад бүх юм эхэлчих гээд байна шүү дээ, тий. Тэгээд тэрэнд чинь нөгөө түрүүн ярьсан жишээн дээр худалдаа авагч чи энэ Harley Davidson-д нэг ингээд орцсон гэсэн шүү дээ, тий. Орцсон. Тэгэхээр
юунд орсон ертөнц нь өөрчлөгдөж муухай үстэй тий. Яг үнэ. Тэгэхээр тэр орсоноор нь хадгалаа л гэдэг ийм философи юм байна. Нэг хостой болоод нэг охин дурлалаа шүү дээ би. Тэгвэл нөгөө охин өөрчлөгдчихөнгөд би сонирн болчихж байгаа байхгүй. Би ямар хүнд дурлсан тэр хүндээ л дурлсан хэвээрээ баймаар байгаа байхгүй. Гэхдээ яг адилхан тийм. Нөгөө хүн эхлээд нөгөө амар хайртай дуртай гэж авчаад муухай санаатай болчихвол харамсалтай яг гэсэн утгатай байж болно тий. За тийм жишээ юм байна. Цаг зогссон байна тий. Тийм байна. За тэгээд дараагийнх нь болохоор би нэг 10 юма төрөл дүрдчихэд тэгээд түүхэн юм байхлаар гой шингэж орох гэдэг байхгүй юу? Одоо болохоор үнд зүйл маркетинг тэрийгэ ярьчаад дараа нь түүх рүү орох юм тий. Дараагийнх нь болохоор одоо энэ бол бүр айгүй одоо миний анхны энэ татагдсан зүйл нь. Эндээс эхэл би сэжмээс татагдсан. Тэр нь болохоор эрч хүчтэй тийм нэг дуу авааны брэнд. Байгаа байхгүй юу? За энийг яадгийн гэхээр бүр энэ одоо дуу аваг патентжуулж авсан трейдмарк саунд гэдэг юмыг авсан анхны мотоцикл. За өөр ихтэй анхны ч гэжтэй бүр ганц жиж магадгүй юм байна. Би л өөр юм бос энэ трейдмарк дуун дээр моторынхон таг гэдэг дуун дээр трейдмарк авсан өөр юмыг би бас олж хараагүй. Нэрээ нэг тийм дуутай шүү энэ. Одоо л анзаарч бат гэдэг чинь тий. Тэрийг нэгэн трейдмарк авцсан учраас өөр мотоциклууд тэр дууг гаргаж болохгүй маянд нь. Зөв. Би ч та мотоцикл дуутай нэг тийм дуу нэг байдаг шүү дээ тий. Мотоциклийн дуу гэж боддог байсан чи яг таныг хэлсэн чи сая нэр Харлагийн дуу чинь нэр жоохон тийм гацалттай юм шиг тийм дуу гаргав. Одоо нэг юм гоё тий. За энэ нь бүр ингээд гоё бүр үнэртэн. За тэгэнгүүт энэ яасан гэхлээрээ юу юм баахгүй. Одоо ингээд би нэг амар мотоциклч юм биш л дээ. Гэхдээ мотоцикл сонирхдаг, мотоцикл ундаг нэлээ хүмүүс болохоор тэгдэм билээ нөгөө. Би тэгэхгүй та ер нь ингээд мотоцикл Harley Davidson ингээд унаад те. Яваад явал үнэхэр гоё юм. Одоо эр бяр те одоо юу гэдэг юм бүр ингээд эрч хүч. Эр хүн гэдгээ мэдэрнэ гэхгүй. Тэгээ өөр хүмүүс бол Harley таних юм ярьдаггүй ингээд гэхгүй. Тэгэхээр би ингээд дэг гэж явж байгаа л тэгвэл би ч одоо ингээд бас пэдэгээл ингэндэ гэсэн байхгүй. За тэгэд нам балдваа гэсэн байхгүй. Яагаад гэсэн чинь нөгөө Harley унж байгаа хүн хүнд гайхуулах гэж биш юм байна. Өөрийнхөө нөгөө брэнд, өөрийнхөө үн цэнээр амьсгалж ингэж яваа болохоос биш. Хүний Harley дээр төр суудсан юм шиг нөгөө одоо юу гэдгийг бусад брэнд рүү ингэх ёсгүй юм байна л да тий. Harley унсны та хараарай. Бусад мотоциклыг унсан хүмүүсийг хараарай гэсэн хэвхэв. Тэгээд жишээ үзүүлсэн. Энэ YouTube дээр энэ жишээ зөндөө байт юм билээ. Өөр нэг уралдааны мотоцикл унсан хүмүүс чинь машины хажууд гэрэл нөхөн дээр зогсчод ингэдэг нэг касктай тий. Harley тэгдэггүй гинэ. Урагшаал харждаг гэж байгаа юм. Би хамаагүй илүү гэдэг үзэлдэг тий. Ингэдэж шүү гэдэг. Энэ нь болохоор бүр ингээ брэнд болцсон. Тэгэхээр яагаад брэнд болцсон гэдэг нь яриад байхлаар энэ үйлдэл нь брэнд болоод байна шүү дээ. Тийм байна. Дээр нь сууж байгаа хүн. Тийм байна. Тэгэхээр энэ нь их одоо ч 6 дугаар юм ярьж байна. 3 дахь чи миний брэндэд орсон, Harley-д орсон гэдэг чинь бүр ингэж харуулж байгаа. Тэр унж байгаа хүн хинч байсан Harley-гийн брэндийг үсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр амар холбоотой байгааз. Бүр үнэхээр. За тэгээд нөгөө Harley мотоцикл аваагүй хүмүүс ч гэсэн Harley-гийн футболк, малгай, арьсан хөрөм гэдэг зүйлийг бүр цаг бүр ингээд дэлхийн нийтээр түгээж өгсөн хүмүүс чинь тэднээс байт юм гинэ. Тэгээ нөгөө LV-гийн бас нэг брэнд гэдэг шүү дээ. LV ингээ холих зөндөө байж штэ гэсэн чинь харин энэ холих хүмүүс чинь ирээдүйд мөнгөтэй болохоор LV-г авах сэтгэл нь бэлтгэгдэж байгаа маа гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр битгий холихаас ай гэж наа чи ирээдүйн миний зах зээл гэдэг шиг тэр нөгөө футболк малгай арьсан хөрөм гэдэг чинь одоо нөгөө брендийн аксессуарууд чинь яг ийм маркетинг арга байдаг шүү гэдгийг бас манай бизнес эрхлэгчтэй хэлэхэд бас дамжуулж тий. Тийм байна. Дараа нь одоо нөгөө энэ за одоо ямар том брэндүүд байсан Mitsubishi бол Jackie Chan гэдэг шиг тий. Одоо нөгөө Terminator 2 маяг гэх мэт кино тоглуулжээ. За одоо ер нь Harley-гийн төгс одоо классик хөлбөр нь хэн бэ гэвэл Terminator 2-ын Schwarzenegger шүү дээ. Одоо Terminator шүү дээ тий. Яг тэр хувцсыг ер нь л стандарт нь тэр ихгүй юу нэг ийм гоё юмтай тий. Тэгээд нэг шилээ ингээл зүлдэг ш нэг тий. Яг ингээл тэгэл гал хөдөлдөг санагдаж байна одоо. Terminator 2-ын дуу саунд дээр санагдаж байна тий. Гэх нэг шар машины зураас ингээл явааддаг тий. За энэ бол ерөөсөө дэлхийн нийтэд хүмүүст хамгийн их нөгөө тархинд нь үлдсэн байдаг мөчин гинэ. Terminator киногаар 2 киногаар. Terminator 2 чи 92 онд боллоо да тий. Тэгсэн баг. Тий. Тэгэхээр бодсон чинь яг л нэр Harley гэдээ бодохдоо би энийг уншихаас өмнө Terminator 2-ыг төсөөлсөн байхгүй. Тэр дуу л миний чихэнд сонсогдсон байхгүй. Тий. Тэгэхээр одоо энэ чинь 8 дахь дээр явж ивэл тэр 5 дахь дуугаа солихгүй байх түүхэн үе соёлоо хадгалах гэдэг юм чинь ингэжиж бүр 20 30 жилээр нь хадгалж дархалж авч байгаа шүү гэж байгаа юм. 92 он гэдэг чинь хэдэ 33 жилийн өмнөх шүү дээ. 33 жилийн өмнө би
хүүхд залуу байхдаа сонссон дуу одоо шууд сонсогдож л байгаа байхгүй миний чихэнд. За брендинг ингэж үсгдэг юм байна гэж. Кино гэснээс Mickey Rourke-ийн кино гэдэг шүү дээ. Аха. Гутлаа скотчтол яваад идэг. Харли онцсон. А за тий. Marlboro ичлээ. Marlboro мэнчлээ. Тийм шүү дээ. Тэр кино санагдчихлаа. За хоёул аюу яг хамтран ажиллагчаа танилцуулчаа тэгээд үргэлжлэх үү. За тэгье. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань Univision-тэй хамтдаа жаргалтай Univision ивент итгэж байгаа. За Univision-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV-ийн Univision Tips хэсгээс авах боломжтой болсон юм байна. За тиймээс мэдхгүй зүйл гарвал заавал оператор лавлах төвд хандахгүйгээр ерөөсөө тэр Univision Tips гэдэг зэснээс ороод юу болоод байгаа энд одоо яаж ямар үйлчлэгийг яаж авах вэ гэдгийг энэ зэснээс авчих юм боломжтой юм байна. Заавал нэг хүнлүү ерөөлөө холбогдоо дугаарлуу залгаал Univision дугаар хэдүүлээ гэл ингээл ядаргаа болдог шүү дээ. Тэгэхгүй одоо ерөөсөө өөрөө л харчихна гэсэн үг. Энд юм бас амар байхгүй. Зүгээр нэг энгийн нэг юм лавлах гэж баахан холбогддог шүү дээ тий. Тэд дээр дарна уу гээл тэд дээр нараал хүлээгээл таны өмнө тийм үйлчлэл гэж байна гэл ядаргаа болдог одоо тийм бол байхгүй болсон юм байна. Шууд удирдлагаараа авчих боломжтой байна. За тэгээд Univision-ийн маань бас нэг юм зөвлөж байгаа нь юу гэхээр ингээ гацчдаг интернет одоо гурвалсан үйлчлэг юм байна тий. Тэгвэл хамгийн түрүүнд энд лавлах төв рүү залхахаас илүүтэйгээр өөрсдийнхөө төхөөрөмжүүдээ нэг шалгаарай гэж байгаа юм байна. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр таны лангийн холболт гэрийн тэжээвэр амтан хүрхээр газарт байрладаг юм биш үү гэж байгаа. Энэ бол маш чухал юм юу байхгүй. Нохоонууд маш их юм гэрийн тэжээвэр амтан юм эвдэлдэг, зажилдаг тий. Шүдэн захамддаг тасалддаг хөөрхийн амтд. Тэд чинь бол амтан л болсон байна тий. Тийм хийн штэ. Тэгэхээр тиймэрхүү юм болцсон юм биш үсттэй. Тэрийг юм түрэн шалгаарай гэж байгаа юм байна. За гэрийн интернет тоглох IPTV үйлчлэгийг саатах нь дараах асуудлаас шалтгаалж болно. Жишээ нь гэрийн тэжээвэр амтан кабелийн утсыг тасдах, гэмтэх, төхөөрөмжийг унгаах, за төхөөрөмж болон холболт гэмтснээс шалтгаалan гурвалсан үйлчлэгээ таслах магадaltaй гэж. Хоёул ингэ сайн хэлдэг тийм. За сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг нь илүү өндөр давтамжтай буюу 5 ГГц интернетийг шаарддаг болсон. За тиймээс интернетийн хурд удаашрах гацх зэрэг асуудал нь таны ашиглаж буй төхөөрөмжийн насжилттай холбоотой байх бас магадaltaй гэнэ. За тэгэхээр Univision-ийн шинжилсэн цагаан төхөөрөмжийн хуучнаасаа ялгарх давуу тал нь 2.4 ГГц болон 5 ГГц-ийн давтамжаар зэрэг долгионд дамжуулах чадвартай. За тиймээс та төхөөрөмжөө 3-5 жил ашигласан бол шинжилж илүү өндөр хурдны үйлчлэгийг аваарай гэж. Ер нь бол энэ Univision-ийн чинь бараг жил болгон ингээд солигдоод шинжилгээтэй л төхөөрөмж би сая солиулсан. Тийм. Тэгээ нөгөө хурдан тэгшлээ гэдэг биш. Нөгөө 2.5 гээд тустай байдаг шүү. Нээлүүлж болдог. Айгүй айтайх юм билээ. Тийм. Тэнийх нэг юу нэ цилиндр юм босоо юм байна уу? Үгүй жижиг юм биш нэг юм аалганд багтахаар юм. Univision-ийнх нь тийм. Тийм. Ийм жижигхэн хар. Тий, жижиг хар. Wi-Fi-ийнх нь цилиндр босоо биш үү? Тэр нь хуучнаар байгаа юм болов уу? Тийм. Тэрийг бас хэлсэн дээ шүү тий. За бас Univision-ийн төхөөрөмж танд ойрхон унтарч маслаад байгаа бол төхөөрөмжийн адаптер гэмтсэн байх магадaltaй. За тиймээс зориултын адаптерыг сольж ашиглаарай гэж. За зориултын бус адаптер ашиглах нь хүчтэл зөрж төхөөрөмж шатах эрсдэлтэй. Энэ бол яг үнэн шүү. Би төхөөрөмж шатаж исэн туршлагатай хүн юм байна. Хажуудлын дэлгүүр орчхоос л залхуураал гэрийн өрөөний болонд байсан төхөөрөмж адаптерыг хайж болж байгаа л залхсан ч байхгүй. Маргааш нь шатчих. За ингээд зурагтнаасаа Univision Tips гэсэн нэртэй зэснээс заавар мэдээллүүдээ авах боломжтой. Энэ үйлчлэгийг хоёулаа танилцууллаа. За ингээд Univision-д баярлалаа. Баярлалаа Univision-д. За үргэлжлүүлээ. За үргэлжлүүлээ. За одоо 9 дэх одоо тэр гоё юм философи. Биднээс Harley Davidson-ийн үн цэнэ бүх нийтийн зах зээлд ингээд бүх нийт түрэх гэдэг юм аа, тий? Тодорхой нэг бидний community дуусах хүсэлтэй бидэнтэй ижил хүсэл зорилготой эрхчлөлөг дээдлсэн тий 5 тухыг мэдрэмээр байгаа хүмүүсээ хүмүүстэй л зориулна гэдэг ийм урайтай юм байна. Not for everyone гэж урайтай. Батах нэг энэ дэр нэг юм ярмаар байгаа. Би ингээд юм зармаар байгаа байхгүй. Тэгмэд 3 сая хүнд нэг төгрөгөөр өдөр болоо авах юм зарах уу? Эсвэл 10,000 хүнд л 10,000 төгрөгөөр авах юм зарах уу гэдэг чинь сонирх байхгүй тий. Тэгвэл манай хэд болохоор 10,000 хүнд 10,000 төгрөгөөр зарах гэдэг замыг сонгож байхгүй тий. Энэ замыг сонгосноор одоо цүлд гарна тайлбарлагдана. Энэ замыг сонгохлоор бизнесийн модель хүртэл өөр болж байгаа шүү. Тэг үн цэн ч гэсэн үн цэн ч өөр болж байгаа, хандлага нь ч өөр болж байгаа.
Энийгээ сольж жагаад унсан тохиолдолд нь одоо энэ түүхэн дээр гарах юм. Уучлаарай. Тэгээд энэ нэгэнт одоо ингээд би тодорхой нэг сегментэд хандна гэж чиж байгаа. Тэгээд ингээд яг бусдыг хандахгүй гэж байгаа биш те. Хандаж орсныгаа тэрж авах гэсэн утгатай. Энэ бол надад бол юу гэж санагдсан манай алтан гişүүдтэй адилхан санагдаж байгаа байхгүй юу? Бүхэн үзэж болно. Тэ. Гэхдээ бид хэд яг ингээд дотроо төсөөлж хин сонсох байггүй л алтан гişүүдэд тэрж аваад сонсгож байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэрэндээ болохоор community build гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө биднээс энэ хүрээллийг ингээд бүр өөрийн гэсэн хүрээллээ бий болгох гэж байгаа маа гэд. За тэгэнгүүт энэ дээр тэр соёл үнэт зүйл нь юу юм гэхлээр яг алтан гişүүд төрсөн одоо энэ тайлбарлах гэдэг. Хямдхан заарна. Алтан гişүүдгүй нөгөө энэ Harley Davidson-ы бүлгэнд нэгдсэн үндэ хямдрал үзүүлэн гэсэн тийм нэг юм эдийн засгийн биш. Тэгэхээр үнэт зүйлийн юм өгч байгаа. Тэр нь юу гэвэл тухайн нөгөө хүндээ үйлчилдэг. Эргээд нөгөө хоёрдугаар зүйлттэйгээ таарж байгаа. Бүх хэрэглэгч нартай кастомайз хийх эрхийг өгдөг. Өөрийнх нь зан төлөвт нь тусгай үйлчлэгээ гарын авлага, аяллаа хөтөч энэ төр гэдэг нь бүр дагалдаж ирдэг байхгүй юу? За одоо ч бол би нэг юм Harley-г авлаа гэж бодъё л да. Тэгвэл тухайн авсан хүндээ жил болгон одоо хаашаа аялах, маялах бүх ингээд нөгөө нэг ивентүүд өдрийн бүгднгийнх нь урилга нь ингээд уригдаад аваад ирнэ. Тийм үү. Тэгэхээр нөгөө Harley чинь нэгэнтээ уригдсан хүн чинь нөгөө мэдээлэл соцрохгүй. Тэгээд тэр мэдээллийг нэмж өгнө. Гэх мэтэр ингээ үн цэнийг бүр тэр үн цэний хамт олныг бий болгодог гэж байгаа байхгүй юу. Тэгээ би дөрөв алтан гişүүдтэйгээ хойлдог нь бидэд нөгөө алтан гişүүдтэйгээ хамт аялье, алтан гişүүдтэйгээ нөгөө жилийн ойгоо тэмдэглэлээ шүү дээ. Төсөөдөө санагдсан юм. За ингээд энэ бүгдийг гоё юм байжээ. За тэгвэл энийг Harley Davidson компани маань ингээд бүх цаг үедээ хэрэгжүүлээгүй байна. Заримдаа энэ үн цэнэ буюу өөрийнхөө зорилго энэ үн цэнээс зарим нэг татгалзчихжээ. Тэр нь гадны болон дотоодын хүчин зүйлээс те. За тэгээд одоо тэгвэл эдийн засгийн байдал нь хэр ямар тохиолдолд алдаад ямар тохиолдолд одоо баяжаад исэн юм бэ те гэдэг талаас нэрэл да бизнес юм чинь. За 1903-аас 1929 он хүртэл бараг 20 хэдэн жил Harley Davidson өсөлтийн үе гэд нэрлэдэг боловч тэндээ ёстой нөгөө одоо брэндээ гарах гал нөгөө орт ноцолдоол байсан юм байна. Шууд л амжилтанд хүрчээгүй. Гэхдээ энэ үе бол төрж байгаа үе буюу хамгийн амжилтын үе. Нөгөө гой гэгээлэг те өөр өөрснийхөө олсон жоохон мөнгөөрөө жагаатай тийгээл шөндөө суугаал нөгөө гаражны бизнес гэдэг шиг явсан их амттай үе гэж ярьд юм байна. За 1903 онд Harley компани өөрөө үүсгэн байгуулагдсан. Тэгээд 7 оноос ахуулаад мотоциклээ үйлдвэрлэсэн юм байна. Ингээд 14 он хүртэл бүр нэлээд олон мотоциклыг үйлдвэрлэсэн. За ингээ 14 онт үйлдвэрлэж байжгаад 1920 он гэхэд Harley Davidson дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч болсон. 20 онд. Үйлдвэрлэлд үүсгэн байгуулагдаад 17 жилийн дараа. Тий, үүсгэн байгуулагдсан. Гэтэ мотоцикл зарж игснээс хойш 13 жил дотор. Тий. Санхүүгийн хувьд яасан бэхлээ үндсэндээ хувь хөрөнгөөрөө өөрсдийнхөө олсон орлогоороо л өөрсдийнхөө зарлыг хийгээд хинээс ч тусламж авахгүйгээр өөрийнхөө хүчээр маш амжилтанд дэлхийн 1 номерын компани болчихсон гэсэн үг. За ингээд дижитал нөгөө л биднээс бүх цаг үед өнгөрсөн зүүнт гарсан нөгөө дайн тий. За ингээд дайн ороод ирж байгаа. Дээр нь хямрал ороод ирж байгаа 30 оны хямрал ороод ирж байгаа. Ингээд их тэгэхээр юусэн нөгөө хямрал болохоор ч хүн мотоцикл тав тух аялал гэдэг бүх юмд хомигдсон шүү дээ. Тэнгүүд яг энэ бизнесийн нөгөө гол үндсийг нэлээд хомоод ирж байгаа байхгүй юу. За ингээд нэлээд хэцүүдэд энийг бизнес эрхлэгч маань өөрсдийнхөө бизнесээр авч үзээрэй. Ингээ хэцүүц үед яасан бэ гэсэн дайны жилүүдэд буюу 1941-45 онд нөгөө нөхдүүд чинь Америкийн айрамд 100,000-аас дээш мотоцикл болсон баг. Армийн захиалгаар. Зөндөө их гэсэн үг шүү дээ. Зөндөө их байлгүй юм би те. За энэ нь түрүүчийнхээс амжилтаас юугаар ялгаатай гэхээр нөгөөх нь өөрөө нөгөө олсон орлогоороо айгүй амжилттайсэн бол энэ бол нэг жоохон шахааны амжилт байхгүй. Ингээ шахааны амжилт юм шиг харагдаж байгааз гэвсэрч үгүй одоо нөгөө цэргийн гэрээний ачаар тендер авж штэ одоо нэгсэн ба те тэр ачаар ашигын төвшин болвол ингээд тогтвортой тогтмол гэрээтэй биднээс маркетинг хийх шаардлагагүй те хүн мөн нэг community гэдэг түрүү чи ярьжсэн шал ондоо зүгээр юм нэг захиалагт бараа борлуулж эхэлж байгаа байхгүй. За ингээд борлуулаад эхлэхээр тэр нөгөө юу байж байгаа нөгөө энэ үед юу болсон бэ гэхэлэр тэ VLA гэж загварыг мотоцикл үйлдвэрлэсэн гэж байгаа. За энэ нь тухайн одоо цэргийн өөрсдийнхээ эрх чөлөө
тусгаар тогтнол гэдэг Америкийн урайтай давхцсан гэж байгаа байхгүй. Яагаад Harley Davidson юм бэ гэж. VLA гэсэн тий. WLA. Ингээд тэр Liberator гэдэг байгаа байхгүй чөлөөлөгчтэй. Чөлөөлөгч. Тэнгүүд Америкч нь 2 дугаар дайнд энэ тент химиг чөлөөлөх гэдэг шүү дээ. Тэгээ чөлөөлөгч гэдэг загвар нь чөлөөлөх гэдэг загвар болсон байгаа. VLA гэдэг нь бол нөгөө нэг код техникийн нэр байхгүй юу? Тэнгүүд тэр болохоор тэр нэрээр нь биш тэр Liberator гэдгээр нь яваад байгаа. Нөгөө бүр армийн дунд манай чөлөөлөгч байна гэд. Тэгээ энэ дотор яасан гэхэлэр үнэхээр дайнд ч нөгөө нэг юм чинь шантсыг үзэж штт. Тав тухтай байж чадчихна уу? Тэгээ дээр нь байгаа хүн шаардсан, ядарсан янз бүрийн хүн байлаа. Тэрийг хүнээ баг моржиг хамгаалж чадчихна уу? Шавар бартааг туулж чадчихна уу? Тэ тор морондоо гараад онголтоо унчих юм биш байгаа да, тэ. Бензин тосны ямар нэгэн аюул байна уу? Моторын ажиллагаа бүрэн төгс тууштай байж чадчихна уу? Энэ бүр ингээд шалгарсан байгаа байхгүй. За 2 дугаар үе. Ингээд шалгарсан чөлөөлөгч, эрх чөлөө гэдэг үндсэн брэндтэйгээ бүр яг нийцсэн улс орныхаа их бүр бодлоготой нийцсэн явж байгаа шүү дээ, тэ. За тэгэнгүүт дайн дуслаа. Дайн дарах үедүүд яасан гэхээр нөгөө олон цэргүүд чинь тэр дайн байлдаанд хань болж исэн мотоцикла өгүүлдэг юм байгаа зү тэ. Тэ. Тэгээд та харуул нөгөө нэг 2 дугаар дайнд оролцсон Ахмад дайчт майст гингүүт мотоциклын чадахгүй үг нь ядаж нэг юм цаг хүмссэн байж дээ шүү дээ. Тийм нэрээ тийм бай. Тэ. Одоо тэр ихчлийн талбай одоо энэ цаг үед шүү дээ. Нөгөө 70 80-тай өгчүүд чинь нэг юм би одоо юун панк өгчүүд вэ гэж боддог гэсэн байхгүй. Тэр чин тэр Harley-гийн гишүүн болцсон өгчүүд байгаа байхгүй. Тэр залуудаа. Тэ. Бүр айгүй холбоотой байгаа зү. Тийм байна. Гоё. Тэ. Хүний амьдрал баялаг гэдэг чинь хаа газар л Harley гарч ирээд байгаа байхгүй айгүй сан тэ. Тэгээ ингээд бүр ингээ Америкийн зах зээлийг бүр ингээ эзэлж штэ тэ. Тэгээ энэ бол өндөр ашигтай ажиллаж бүр ингээд нэлээд сайн мандан бадарсан одоо баядсан үе нь энэ. За тэгээ үжитэл 65 оноос 69 оноос 81 оны үед унсан. За энэ дээр унсан шалтгаан нь яасан бэ гэсэн чинь юм бүхэн зарим нэг бид 2 зам байдаг гэсэн штэ. Энд тохирж байгаа арга бизнес модель өөр бизнесээр тохирохгүй гэдэг нь эндээс бас нэг харагдаж байгаа. За нөгөөд бол чинь 1965 онд олон нийтийн компани болж байгаа. Public. Хавцаагаа гаргаад те product. Тэгэнгүүт маркет нь хэм блэ? Niche market штэ. Буюу нөгөө тухайлсан маркет штэ те. Энэ тухайлсан маркетинг брендийг public болгож болохгүй болчихж байгаа байхгүй. Тийм. Одоо энэ зөрчилдөөн өсөж байгаа. Гэхдээ болохгүй ч үстэй болцсон л байна. Гэхдээ нөгөө үндсэн үйл ажиллагаас нь жоохон зүрж байгаа. За жишээл LV public компани биш байхгүй. Тухайлцсан биш хүн болгон LV өмсөхгүй те. Гэтэл Samsung компани public байхгүй. Бүх хүн Samsung утас барих болдог те. Тэгээ тэрнийхээ төлөө би өөрөө хэрэглэгч нь байхгүй. Гэтэл хэрэглэгч биш хүмүүст ховцаа зарчгаар энэний өмнөх хоёлоо ховцаа бондон дээр ярьсан. Тэр ховцаа эзэмшигч миний компани сэтгэлээсээ зүтгэх үү гэдэг нь асуудал болчихж байгаа байхгүй. Тийм байна. Ингээд зүрэлдэж байгаа те. За ингээд унсан ховцааны үн унсан. Ховцааны үн унахын чинь брэнд онгоцлаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол параллел хамааралтай шүү дээ. За тэгэнгүүт унсан тэгээд AMF буюу American Machine and Foundry гэж компани Harley Davidson-ыг 1969 онд худлаад авчиж байгаа. За энэ компани түүхийг жоохон сөхчгээд эднөөс нь болохоор нөгөө зугаа цэнгэл хөгжөөн тоглоом гэдгийн компани аахгүй юу? Тухайн үедээ. Одоо яг янз бүрийн лол юм байгаа. AMF гэдэг нь болохоор American Machine and Foundry гэсэн тавчил шүү. Тэгээ энэ компани авчихаар нөгөө нэг саяны 9 10 нөгөө философч эвдэгддэг юм байгаа зү. Энэ философи гэдэг чинь нөгөө яриад ойлгочдөг зүйл биш, ганц бичээд үздэг лозон биш байхгүй. Цаад энэ утга учрыг арууланг нь хоорондоо илдата имийг өөр компани аваад яг тэр хүн шигсэж чадахгүй байхгүй. Тийм байгааз. Тэгээ унсан бүр ингээд унсан. Тэрнтэй мэдээж нэг хүнээс ямар ч уналт босолт чинь нэгэн шалтгаанаас баг байдаггүй гэдэг шиг яг энэ үед нөгөө одоо Японд нөгөө талд чинь өстэй мотоциклаар алж ирчихэж байгаа байхгүй юу. Тэ Honda, Kawasaki дайны дараа чинь нөгөө Kawasaki чинь юу гэдэг юу эсэн шүү дээ. Mitsubishi энэ чинь болохоор нөгөө Kamikaze гэдэг онгоцнууд чинь Kawasaki гэх шүү дээ. Мэдэн тэ. За энэ нөхдүүд чинь дайны дараа хоригт ороод Японы байлдааны онгоц үйлдвэрлэдэг компанид хоригт оронгууд тэр мотороор мотоцикл руу орцсон байхгүй юу. За ингээд яг тэр үеийн давхцсан эдний Америкийн нөгөө 2 дугаар найны дараа нөгөөдөл зах зээл дээр тесэрж гарч ирсэн худалдаж авсан компани нь философи хэрэгжүүлэхгүй нөгөө ниж маркет алдсан олон нийтийн болгох гэж оролцсон ингээд уналт нь эхэлчихэж байгаа.
За мэдээж орлого буурсан, ашиг нь багассан, тий? Бөөн өрсөлдөөнтэй болоод ирсэн. Мотоциклийн зах зээлийг харж байгаа байхгүй. Нөгөө үнцнийг алдаад. Зөвхөн мотоцикл зарна гэж. Мотоцикл зарна гэд Honda-гийн хэдэн шиг мотоцикл зарсан тань өөрт тоогоор өрсөлдөж эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр чи тоогоор өрсөлдөх гэжсэн зүйл анханасаа биш байсан байхгүй юу? Тий. За тэгээ энэ дэр бас нэг жишээ дүрдэгдэж байгаа юм. Бидэд санаж ивэл бүгд л санаж байгаа бах та. Америк нөгөө телевизэр өнгө телевизэр гарснаас дараад нь нэг Америкийн нэг амьдралын хэв маяг гэсэн чинь нэг юм Mac-тай нөхөр нэг пивэ тавьчихсан телевизрийн урдаа салахгүй буудан дээр суудаг. Зөв тий. Яг энэ зүйл чинь уг нь нөгөө Америкийн бүх эрчүүдийн нэг тийм зүйл ахгүй юу? Одоо хийдэг зүйл одоо нөгөө бидний ч гэсэн сотизм гэдэг байсан шүү дээ. Аав нь гэртээ урж сонь уншдаг, ээжийн хоол хийдэг. Энэ гэсэн нэг тийм дүрийг ингэж нэг суулгадаг шүү дээ, тий. Яг тэрнээс ч тэр Америкийн ер нь хөвчлэн тийм байсан. За тэгээд одоо ингээд саяны тэр буудан дээр суудсан нэг ийм залуу байна шүү дээ, тий. Нэг суудсан. Тэгээд нэг зүрлөөгөө харцсан. Толгой төрөө ингээд байхгүй телевизэрлөгөө бүр хитэн цагаар ч хамаагүй урагшаа хардаг, тий. За энийг хаалгаар солидоо. Яг байгааз гар нэг буудан дээр ингээд суудсан байгаа шүү дээ. Ягаад зүгээр модон сандлаар суухгүй байгаа, тий. Гар нь буудан дээр ингээд суудсан. Урагшаал хардаг те би тэр жижиг сажиг юм руу анхаардаггүй. Иргэчлөөнд төрсэн. Санхүү иргэчлөөнд төрсэн. Би ажил хийх албагүй өдөржингөө мотоциклаар явж чадна. За яг ийм өгүүлбэрийг Harley өгүүлж байгаа байхгүй. За энэ Harley мотоциклийн бариул нь ийм байдаг нь учир нь тэр. Тийм байна. За энэ философиг ойлгоогүй хүмүүс өрүүлэн ингэдэг гинэ. А тийм үү. Тэ. Би өчтөр нэг залуу харсан. Хорогоор ингэсэн л явж хэлээ. Зарим нь зүгт явж байдаг тийм. Тэр зүгээр л нэг хэтрүүлэг байхгүй одоо тийм. Философи ойлгоогүй. Би 5 тухтай авах гэж байгаа болохоос зүгдэг байхгүй тийм. Зүгдэх гээгүй. Тийм ээ. Философи ойлгоогүй хэлбэрдэж байгаа хүмүүс юм байна. Тийм. Тэгээд нэг айгүй бас нэг миний би өөрөө бол мэдэхгүй. Гэхдээ мотоцикл сайн ундаг хүн гэжсэн байхгүй. Одоо энийг аваад энэ тэнд нь яндангийн солиод одоо энд нь гэрэл мэрэл гэсэн чинь хүүе тийм тэр хүнд 100 жил хэдэн мянган хүн бодоод туршаад хамгийн классик хөлөг гаргаж өгчөөд байхад та одоо зүгээр л нэг юм гэрлөө солих гэж байгаа юм уу те? Хөлөх пүүзүүлэх гэж. Тий. Бити ингэж брэнд ивдэ, брендийг брендээр нуун гэжсэн. Энийг өгүүлбэрийг бас бензин дээр хэлдэг те. Сонсч байсан. За хоёул хамтран ажиллагчдаа танилцуулах цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань Монгол хүн шинэ машин гураатай Сайн Моторс компани бэнтгэж байгаа. За Сайн Моторс нь тэргүүлэгч 10 брендийн 30 гаруй загварын цоо шин тиг гүйлтэй машинуудыг оруулж ирдэг. Тиг гүйлтэй гэдэг бол цоо шин гэсэн үг шүү дээ. Тест драйв чигээ үг гэсэн. За албан ёсны эрхтэйгээр үйлдвэрийн баталгаатай, за мэрэгчсэн инженеруудын багтай засварын төвтэйгээр за мөн банк санхүүгийн үйлчлэгээ хамгийн бага хүүтэй зээлийн нөхцөл гээд бүх үйлчлэгийг зохицоор нь шийдэж өгч байгаа ийм компани Сайн Моторс. Ерөөсө та машин авмаар байвал нэг банкн дээр очиж зээл мэл хөвцөлтөд ингээд янз бүр болоод тахгүй Сайн Моторс дээр очиод ерөөсө зээл мэлээ бүгдийг шийдүүлээл тэгээд машинтаа болоод гарч ирнэ гэсэн ийм санаа юм. Тэгээ гарч ирэхдээ эн чинь яг албан ёсны дэлгүүр учраас хоёлаа ярьдаг шүү дээ. Албан ёсны дэлгүүрээс юм авах ямар хэрэгтэй тэгээд дистрибьютор те. Дистрибьютор. Тэгээ хэрэгтэй тэгээ амар байдаг үлээ те. Тэгвэл Сайн Моторс дээр очил авчих юм боломжтой юм байна. За энэ чинь баталгаа хугацаа энэ төр гэж байгаа. Тэгээ засварын төв дээр нь мэрэгжсэн инженерүүд байж байгаа. Яг тэр үйлдвэр дээр нь очиж энэ чинь мэрэгжлийн тэр дэвшлүүлээд ирж байгаа шүү дээ. Яг Сайн Моторсын оруулж ирдэг машиныг яаж застдаг гэдгийг бүгдийг мэдж байгаа юм инженерүүд болохоор маш тийм давуу талтай гэсэн үг. За тэгвэл Сайн Моторс нь 5 сарын 16-наас 18-ны хооронд Улаанбаатар автошоу 25 дээр бүх брендийн загваруудаараа оролцох гэж байгаа юм байна. За энэ Улаанбаатар автошоу дээр оролцоод ерөөсөө Сайн Моторсын оруулж ирж байгаа бүх машинуудыг хараад унж үзэж болно гэсэн ийм санаа юм. За 16 гэдэг чинь өнөөдрөөс хойш ингээд 17-18 гээд 3 хоног болох юм байна тийм. За та мөн одоо хүрэлцэн ирсэн хүмүүстэй олон гинтэн бэлгүүдийг бэлдсэн байгаа юм байна. За мөн хөнгөн даалгавар биелүүлээд бэлэг цуглуулад байх ийм боломжтой юм. Хөгжилтэй бас байх боломжтой. За жишээ нь хүүхдийн өртөө гэж байгаа. Энд ирсэн хүүхэд бүрд зайрмаг болон гарын бэлэг бэлдсэн байгаа юм байна. За энэ дээр очиж зайрмаг гэдэг юм байна шүү би. Тэгээд хүүхэд гараагүй бол хүүхэд гэдэг байгаа шүү дээ тий. За мөн одоо азийн хурд эргүүлээд азтан болж power bank шүхэр зөв мерчүүд авах боломжтой байна. За мөн тайзан дээр брэнд бүрийн хөтөлбөр гэж явагдана. За мөн та бидний дуртай уран бүтээлч тэрч одоо үзүүлбэрээ үзүүлэх юм байна. За энэ өдрүүд та бүхэн Сайн Моторсын бүүтүүдээр зочилт сонирхолтой одоо өнгөрөөгөөрэй гэж Сайн Моторсынх минь урьж байгаа юм байна. Хаана гэлээ хаяг нь? За хаягийг одоо яг хэлж өгье. За Social Pay Park буюу одоогийн Hit Park Шангрила зочд буудлын баруун талд байрлаж байгаа. За энд очиод одоо ерөөсөө үзчих юм боломжтой. Нэг гой том талбай байгаа шүү дээ. За. Тэнцээ ойрхон юм байна даажгүй тий. Тийм.
Хоёул зам гараад орчих юм Тэгэх юм байна. За ингээд Монгол хүншин машин евротай сайн моторс битгойрын нэвтрүүлгийг эвдэлээ. Энэ дээр тодруулаад хэлэхэд нөгөө нэгэнт бас нэг техник унаа ярьж байгаа юм чинь. Дистрибьютор компани албан ёсны гэдэг байгааг ингээд нэг яг юу тайлбарлах гэдэг нь. Дистрибьютор гэдэг нь өөрөө хин нэг одоо манай өмнө нь бол өмнөх түүхээр манай ах эгч нар ч юм болохоор одоо ингээд энэ тэндээс бараа авчираад одоо хуучнараа социализмын дамын 8 одоогийн шинэ хэллэгээр нь бол трейдинг компани шүү дээ тийм. Тэгдэг байсан бол дистрибьютор үгүй юм аа. Монгол хүмүүс ажиллаж байгаа, монгол хүмүүс мэрэгжиж байгаа л болохоос биш тэр компаниас та шууд авч байгаад яг адилхан шүү. Дистрибьюторуудын ойлголт нь бүр ийм байдэн. Тийм учраас тэр компаниас шууд авч байгаа учраас тэр компанийн хэмжээнд, тэр компанийн стандартын дагуу тэр засвар үйлчлэгийн төр орж ирлээ гэдэг нь тэр байхгүй. Одоо яг тэр компанитай шууд тэр компани байж гэсэн үг одоо энэ. Одоо ерөөсөө шууд үйлдвэр нь л байна шин гэсэн. Хин нэгэн дамын 8-нд байхгүй шүү гэдэг нь баг тийм. Дистрибьютор компани юм бизнес нь онцлог тийм. Борлуулалтынхаа салбарыг нэшлэр гэсэн үг байхгүй. Тэгээд борлуулалтаасаа тэр хүмүүс яхаас биш манайхын дээр дамалдаг, үн нэмдэг энэ гэсэн юм бол байхгүй л гэсэн. За баярлалаа. За хоёлаа үргэлжлэе. Ер нь бол цаг нэлээд тэгсэн байна. 5 минут болсон байна. За одоо тэгвэл жоохон орчлон яаж байгаа. За ингээд нөгөө чанар болгон хурд мурд гэдэг ингээд шаал ондоо үзүүлэлтүүдээр мотоцикл гэдэг утгаар нь Японы Honda, Yamaha энтертэй ингээд Kawasaki энтертэй өрсөлдөчихлөөр буруу амтайгаа буруу дүрмээр буруу газар тоглоод эхэлчихэж байгаа. Яг тийм байна. Ингээд бизнес нь өөрөө унж байгаа. Тэгэхээр манайхан эндээс юу сургамж бас аваасаа гэвэл нөгөө нэг хүний болж байгаа бизнес нь өөрийнхөө чинь тохирохгүй байж болно шүү. Тийм ээ. Брэнд үүсгэх гэж байгаа бол ямар нэгэн байдлаар энэ шиг ингээ уналт малтаа бүгдийг ингээ хадгалаад тэгээд яваарай. Брэнд гэдэг чинь урт хугацаанд үүснэ. 20 настайдаа унжсэн брэнд нь Ялтын баяраар 80 настай өгөндөж хүртэл санагдахаар бай хадгалагдах ёстой шүү гэдэг нэг юм яриад байгаа байхгүй. Тэ. Тэрийг ярих гэж байгаа. За ингээд дараад нь бүр ингээд брэнд нь унлаа шүү дээ. За ингээ ононгууд удирдлагын одоо буцаа авалт буюу юуны сэргэн мандалт гэдэг үе эхэлж байгаа байхгүй. Тэрийг болохоор яасан гэхээр нөгөө энэ хүүхдүүд нь үр хүүхдүүд нь IMF-с 80 сая доллараар компанигаа буцааж худалдаж авсан юм байна. Тэгэхээр хүүхдүүд нь бас мөнгөтэй байна тий. Тэр юу юм бэ те? Зарим нэг хувцаг нь бол эзэмшил байсан юм. Эзэмшил байсан байхгүй нөгөө эдийн эрх мэдэл очсоос яг аль хуваар ямар их усүр авсныг тийм байна. Зөвхөн тэнцэг газар болохоор би мэдэхгүй юм байна. Тэгэхээр нөгөө явсан. За ингээд эднүс аваад нөгөө философи барьж эхэлж штэ. Ингээ философи барьж эхлэнгүүт 2 жилийн дараа Harley Owners Group буюу нөгөө анхныхаа нөгөө Harley-г хамгаалагчд гэдэг цаадлаасаа урайтай нөгөө Harley-гийн үнэн чөтөн бишгчтэй буцаж тэрж авсан юм байна. Тэдүүс чинь нэлээд гомдсон байхгүй одоо тий хаяад өөрийгөө амар лаг гэж бодоод байсан ч Honda-тай өрсөлд тавиад тий одоо яаж байгаа юм тий гэдэг утгаар тэр үнж байдлыг буцаа сэргээсэн байгаа. Энэ нь аюулгүй амжилт хүргэсэн. Буцаагаад нөгөө энэ үнж бисрэгч өмнө нь болохоор ингээд нөгөө хэрэглэгчдийн групп нь баг байгаа шүү дээ тий нич маркет байхад тэгээд хувьцаагаа олон нийтэд хитрхи хамаагүй өөрийнх нь бизнесийг огт мэдэхгүй хүмүүст хувьцаагаа зарж ирсэн бол одоо Harley-г ойлгоод энэ нөгөө нэг Harley Owners Group буюу групп нь аюул их сурталчилгаа хийснээр хүмүүс Harley-гийн хувьцааг нэхэж эхэлсэн юм байна. Одоо нэг хэрэгцээ үүссэн хойно цаг тухайд нөгөө цагийн цагтаа гэдэг шиг тэгээд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1986 онд хувьцаагаа дахин гаргасан юм байна. За 90 оны үед одоо нөгөө V-Twin хөтөлбөр буюу түрүүчийн нөгөө юу ч одоо он цагийн дараа л энд явж байгаа шүү нөгөө дууга патентчулж авч байгаа. Лүг гэдэг дууга те. Нэг зүртээтэй. Одоо та бүхэл санд бүхэн шууд толгоонд орж байгаа. За ингээд нөгөө алдагдaltaй байсан нэлээд хэцүү байсан дам бурах гэжсэн компани чинь буцаад ашиг орлоготой болоод жилийн борлуулалт нь 1 тэрбум долларыг давж эхэлж байгаа. За. Ингээ 2000-аас 2008 оныг бол яг бизнесийн нөгөө ашиг орлогын хувьд болохоор алтан үе буюу жилийн орлого нь 5-аас 6 тэрбум доллар. Ашиг нь 1 тэрбум болж байгаа. Өмнө нь бол нийт борлуулалт нь тэрбум байлаа шүү дээ 2 жил явна. Одоо болохоор нийт орлого нь 5-аас 6 тэрбум доллар. Тэгээд үйл ажиллагааны ашиг нь 1 тэрбум доллар болж байгаа. Энэ 2008 он шүү. Ингээдтэй болохоор жилийн борлуулалт нь хамгийн одоо топ борлуулалт жилийнх 2006 онд 349 мянган мотоцикл борлуулж ирсэн юм. Бас их шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө Honda-гийнх чинь сая мая гарч ирсэн шүү дээ. Тийм. Гэхдээ эн чинь нөгөө дэлсэн шүү дээ. Чи түрүүний ярьж байгаа нэг
төгрөгийн 3 сая бараа зарах уу? Тий. 3 саяд төгрөгийн 2хан бараа зарах уу гэдгийг альтандаа гэдэг л те. Тэр утгаар ярьж та. За тэгээ энэ үед болохоор нөгөө компани зах зээлийн үнэлгээ нь 17 тэрбум болж байгаа. За энэ дэр хоёлоо хувьцаа бонд ярьсан сэдвтэйгээ хуваараар яхад нийтдээ борлуулалт нь 5-6 тэрбум байгаа компаниг үнэлгээ нь 17 тэрбум байгааз. Тийм байна. Энд дэр чи юу гэж бодож байна? Одоо харин үнэлгээ нь тийм байна. Тэнгүүд тэр компани чинь за 4-3 тэрбумын борлуулж байна. За. Гэхдээ тэр цаана үнцэн гэдэг юм цаан чинь үнэлээд шүү дээ. Яг зөв. Тэгэхээр хүмүүсийн хүлээлт үнц нь энэ компани цаашдаа явна гэдэг итгэл нь энэ үлдсэн мөнгө нөхгүй юу. Тэрнээс үндсэн хөрөнгө хідэн юм угсардаг байшин бол энд нэг яг жоохон мөнгө эзлэн. Тэгэхээр тэр бол нэг тийм юу биш шүү. 17 тэрбум төгрөг хүрэх биш. За ингээд тэрнээс хойш болохоор нөгөө санхүүгийн хямралд орсон. Тэгээ яасан цаг нэлээд байгуулчаас яг гол зөксгөлөө хэлчихье. Одоо эндээс юу хамгийн буруу би бүр хийсэн зүйл юу болж байна гэхлээр одоо бол нөхцөл байдал нэлээд хэцүү байж байгаа. Harley Davidson-ы. Бүр амар хэцүү байж байгаа. Одоо 24 оны жишгээр жишээлбэл ингэсэн байгаа байхгүй яг өнөөдөр одоо ингээд санхүүгийн тайлан харахаар 24 оны сүүлийн хагас буюу одоо өмнөх оны нөгөө 10, 11, 12 дугаар сарын буюу 4 дугаар кварталын санхүүгийн тайлан нь өмнөх 23 оныхоос 47 буюу 50% багассан. Орлогууд нь багасаад байгаа. Тэрүүгээр болохоор юу гэсэн зөвхөн үйл ажиллагааны зардалд operational loss гэж байгаа байхгүй 214 мянган сая долларыг үйл ажиллагаанд алдаж байгаа. Тэ? Тэгээд 32% нь одоо энэ нөгөө юунаас татгалцсан гэж байгаа байхгүй. Одоо нөгөө Harley Davidson захиалгын чинь захиалгаар хийгдэж байгаа шүү дээ. Тэгээд өнгөт энийг явсан 32% нь үйлчлүүлэгчдээ татгалцсан гэж л байгаа юм л да. Одоо захиалга цуцлсан гэх юм уу хаашаа татгалцсан гэж байгаа. За энэ нь яаж ийн гэсэн чинь мань хүн нөгөө аягүй үнцэнтэй патентлуулаад байсан лаг гэдэг дууга болоод цахилгаан Harley Davidson хийсэн. Гэтэ яг хоо сурталчилгаа аягүй гоё яваад байгаа шүү. Сайд руу орох юм бол. Гэхдээ юмны яг жинхэнэ түүх чинь сурталчилгаа гэхээс л тэгэхээр энэ санхүүгийн үзүүлэлт байхгүй да. Тэ? Тэгэхээр санхүүгийн үзүүлэлт нь үнэхээр ингээд нэг энэ жил ч дээ одоо би хоёр өмнөх тайлан л ярьж штэ тэ. Одоо компаниудын 4 сар 5 сар гэдэг чинь одоо яг жилийн нөгөө тайлангууд гарч байгаа үе ингээ гарсан чинь 24 оны тайлан бүр арай муухай гарцсан тэ. Яасын энэ нөгөө шинэ брэнд өөрчилсөн. Гэхдээ яг хоо цахилгаан машин гаргах нь буруу байж шинэ үе залуу сонголт Монголд гэдэг гоё үрээтэй байгаа. Гэхдээ би нэг буруутгах гайгүй. Биднээсийн гол хоёулын өнөөдөр хэлэх гэж байгаа мессеж юу вэ гэвэл тэр философи алдаж болохгүй шүү. Тэр философч нь өөрөө таны тэр түрүүний ярьсан 17 тэрбумны чи үнэлгээний тэр философи болохоос биш. Одоо мод гэд нэрлэлсэн ч болно, чулуу гэд нэрлэлсэн ч болно, тий? Apple гэд нэрлэлчээд байгаа нь Apple гэдэг үгэндээ биш юм шүү. Тар цаад философи шүү гэдэг гээд байгаа байхгүй. Манайхан зарим нэг хүүхдүүдийг заримдаа ингээ ярихлаа залуучуудаа яг энийгээ философи ойлгоогүй байдаг тохиол байдаг учраас ойрхон тийм тохиол гарсан учраас би өнөөдрийн сэдвээр яг энийг л хэлэх гэж зорилоо. Энэ бол том брэнд, жижиг брэнд ялгаагүй бүгдээр л философитой байх хэвээр. Тэгээ яг тэрэндээ л байх хэвээр. Одоо би бүр маш жижигэн жишээ ярил л да. Цайны газар байдаг. Амт нэхлээ гоё байдаг. Тэгээ тэр чинь анх нөгөө эзнийх нь нэг санаа байгаа шүү дээ. Хүмүүс гоё хоол өгч гэдэг нэг философи яваад шүү дээ. Би ийм хийчихвэл ингээд үнц нөхчээ гэдэг. Тэнгүүд хүн ингээл хүйчлүүлээд ирэхэд тэр нь алдагдаад эхэлдэг байхгүй. Одоо яадгийн нөгөө залхуурдаг юм уу? Одоо их тооны өнөөс өсөлтөд чанараасаа тоон руу яагаад идэх юм уу те. Тэгээд тэр хоолны юу н ундаг чанар нь амтгүй болдог. Ийм ч зөндөө өгдөг ч гэдэг маш их. Тэгэл тэр газар дампуурдаг байхгүй. А тэнгууд жижигхэн ресторан, жижигхэн цайны газар би мэднэ. Яг тэр амт нь одоо хүртэл хэвээрээ байдаг. Банд оюутан байх үеийн цайны газар байж идэг те. Тийм. Өндрийн үнэртэй шууд орохоос ураг болдог те. Тийм. Тэгвэл тэр газар чинь салбар нэгээд ингэ явцсан байгаа байхгүй. Тэгэд нөгөө хоёр дахь салбар дээр нь очихоор яг л тэр амт байдаг. Энд чинь юус тэр чанар юм алдахгүй яг тэнцэн аваад ирээд шинэ газараа шингээсэн. Ингээл эн чинь өргөжөө тэлээд ингэ яваад болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ таны ярьсан, саний ярьсан доо хичээлөө шүү дээ тий. Энэ бол жижиг гэлтгүү, жижиг том гэлтгүү бүх бизнест хамааралтай. Харин тийм сургамж маш том. Одоо Harley Davidson-ыг л хоёлоо өөрийнхөө нэг за энэ чанаа хармаг гэдэг ч юм уу ингэ нэр өгчээ л да. Тэгээ зүгээр төсөөлөө үзэхэд л юу нь буруу юм гэж байгаа байхгүй тий. Ямар юм нь буруу юм. Яг л энэ баг хичээл шиг байгаа зү тэ. За user guide шиг тэ. За баярлалаа. За тэгэхээр ер нь Harley Davidson чинь зөвхөн мотоцикл биш юм байна. Тэ. Тав дахь хүн зэн хүн дад зэрэг өгд юм байна. Тэгээд эргчлээ юм. Эргчлээ юм тэ.
За баярлалаа батах. Баярлалаа. Ийм гоё сэдв яриулсанд баярлалаа. Их хаттай баярлалаа. Ийм гоё сэдв ярьсанд баярлалаа. За бизнес судлаач Бат Эрдэнэ маань дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрсэн өнөөдрийн дугаарыг Монгол хүн шинэ машин гураатай Сайн Моторс болон Univision-тэй хамтдаа жаргалтай Univision ивент итгэлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.